Сайн байцгаана уу? Ингээд шинэ гэрте болж байгаа влогоо та бүхэндээ хүргье. За ингээд 14 хоног ахтайгаа гэртээ засвар хийсэн. Анхныхын байдал нь бол нэг иймэрхүү байраа 370 м квадрат байр. За ахтайр бол одоо галтгоогоо ингээд өгсөрчихсэн. Усны шкафа бас өгсөрчихсэн ингээд байж байна. Энэс бол яг ингээд хувцсны шкаф болохын одоо гэрэл хаалгануудыг нь за ингээд наргаж байгаа маань галтгоо маань байгаа. За мөн бас галтгооны ажиутлал яг одоо энэ хийж байгаа бол галтгооны ажиутлын хананд гоёлын хан ингэж хийж байгаа. Энийг хийх гэж бас нэлээд цаг хугацаа орсон аялаас. За тэгээд энийг хийж дуусаад ер нь 14 хоногтой битээр нэлээд олон засваруудыг шинээр хийсэн байгаа. Та бүхэн маань хөө бичлэгтээ бүрэн үзээд сүлд нь ямар байшин гэр болсон байна гэдгийг хараарай. За ингээд харьцаглаад, жаацлаад, дэш нөрөөд, наагаад за битээр энэ бол стикнийхаа ханыг хийж байна. Хоёр оюутан дүү маань бас ирчихсэн дөрвөлээ үзэж байна да. За манай таасны өндөрлөл 3 м-ээр буюу 4 м өндөртэй тааз байгаа. Маргааш өдөр нахвтаар бол эрикнүүд ажиутлал нь хийгээд гэрлээ суулгаад ингээ явсан байгаа. Стик маань ингээд хийгдээ явж байгаа. Битээр одоо ерөнхийдөө бол 2 жилийн жолоо гэдэг ингээд ерөнхий ханы стик юм байсан ингээд дуусч байгаа. За одоо мөн бас хажуудлалт дахиад нэг юмнууд хийн. Тэрийг одоо та бүхэндээ харуулъя. За энэ бол ханы стикний хаалган дээр орох буюу гоёлын хан. За энэ хүү ханыг бас тогтоож хийн. Ер нь бол нийтдээ ингээд 4 м өндөртэй айгу том хан учраас тэрүүгэнд энд нөгөө стинкээ бусад ашиг хийчих гэхлээр айгу жижигхэн сонио харагдах гэдсэн болохоор нийлэнгээд ингэж гоё эрэг болон чулуун хатангаар ингэж чивлэх гоё болох юм байна гэд бит хоёр хийсэн юм аа. За
энийхээ бол дэвлүүлээд наагаад дундуур нь гоёлын төмөрнүүд оруулсан учраас бүгдийн жижигээс нь ингээд дэвлүүлж хооронд нь наасан байгаа. За нөгөө гоёлын хамтангаа одоо наасан билээ харуулъя. Тэр дээр хийчихсэн юм амир ивэд наачсан тогтоосон байж байна. Одоо нөгөө талынхыг нь хийж байгаа. Тэгээ нөгөө талыг нь бас хийхээр хамгийн сүүлд нь бас яг ямар болсон бэ гэдгийг та бүхэнд харуулнаа. За энэ бол нөгөө талынх нь бас гоёлын хавтангаа хийж байна. За тэгээд дээш нь ингээд тогтоогоод бас гэрэл зааваад гэрлийг бас хасааж унтрааж үзнэ. Ерөнхийдөө ингээд яг хоймор стинг маань ингээд дуусч байна гэсэн үг. За манай ах бол ер нь яг насаараа юм гоё тавилга их уран хүн байдаг. Тэгээд манай ээж юм дүү тэгээд ахтайгаа нийлээд ингээд юм хийж байгаа. Манай ахын бас утасны дугаарыг авах эсвэл доор нь би тавьчихъя. Та бүхэн манай холбогдоод юу хэлмээр байгаа тэрийг яриараа гоё сэтгэлээрээ гоё хурдан идэх юм байгаа шүү. За ингээ манай гэрэл насч байна. За энэ бол галтгооны хажуудлын за хуурай хүнсний өрөөний хаалгыг бит өргөж ирээгээр хийж амаа. Хажуугаар нь цэвэрлэгээ оруулсан. Одоо ингээд дууссан байгаа гэсэн үг. 13 дахь өдрийн ингээд дуусч амаа хаалга хийгээд. За 14 хоногийн дараа ямар шуурм бүтээс авахынтай харуулъя. Орлоо. За манай миний битари хийсэн хоймрын стинг маань ингэж харагдаж байна. Зүгтхот очоод. За мэдээж хоёр талдаа бүгд дууцан гэрэлтэй хөшөөнүүд маань орж ирсэн байна. За хусны шкам маань ингээд дууссан байдалтай. Гоёлын маань ингээд дууссан байдалтай. Ингээд 100% ерөнхийдөө дууссан. За тэгээд дараагийн блогоор та бүхэнд эргээд уулзъя. Манайх гэдэг шинэ айл ингээд мэдлээ. Баярлалаа та бүхэндээ дуустал үзсэнд баярлалаа.